Ивэнтгэгч хүн сервис. Хамтран ажиллагч хам богд Кашмир. Хамтран ажиллагч Swarovski брендийн албан ёсны төлөөлөгч Наран их дэлгүүр. Хамтран ажиллагч Ноён пицца. Хамтран ажиллагч Эги Cosmetics. Шулуун шудраг Лаура. Сэргэлэн цаваа Ари. Инхри ялдам Нанда. Гинэн цайлган Хулан. Төлөв төвшин Сүги. Нэцэж цоцошгүй Сарна. Ээлдэг зөөлөн Баясаа. Эрхэмсэг Туйхан Тоози. Fashion to Nomadic. За шийтгэлээ хүлээгээд төлөө алах гэж байна. Тэгээд хамгийн гоё зураг дарсныхаа төлөө шийтгүүлж байна. Би хамгийн гоё зураг дарсныхаа төлөө шийтгэл амсч байна. Тэгээд анх удаага төлөө хагалт үзэж байна. Тэгээд ийм жижиг мэдгэн зүгээр явуулсан ба та. Яаж хийж байгаад амьдрын штэ. Тэрэ толгой амьдрын штэ зүгээр. Бат. Ямар ч даалгавраа эм хүний чир зааж даалгавраа хийж гүйцэтгэх тийм. Ёстой л цагаа тулвал яаж хийж байгаад л түлээгээч нэг юм хагалцгаж дөнгөндөө гэсээр өмнөх дугаарт маань бага оноо авсан Ари маань шийтгэлээ амжилттай дуусгалаа. Чаддаггүй юм гэж Арид ховор бололтой шүү. Ивэнтгэгч хүн сервис. Өнөөдөр модельүүд маань авахалч самба яриа хөрөөний уур чадвараа ашиглан 10 хуушурыг хэн нь хамгийн өндөр үнээр борлуулж чадах вэ гэдгээрээ өрсөлдөндөө. Нэр хэлдэг. Гэхдээ ганчин гэдэг үг хэрэглээд идэв шүү. Юу нь бол ганчин л ярьдаг хүүхдүүд байсан. Би анх удаа сонссон. Дэлтүүр гэж ярьдаг байсан. Адууч одоо уучлаа зарна. Бид хэд хуушуурын бизнесийг баацна. Ямар ч бизнес Бацгаалаа шүү. ер нь бол хийсэн юм болгоныгаа баацах гээд байгаа шүү дээ. Одоо манайх ч одоо ингээ бас хуушуур охин компани болчих жоох. Бизнес гээд явсараа. Охин компани болсон байхгүй юу? Хуушуураа хийж баацна. Авьяасаараа зарна. Йоо, одоо яаж зарна? Бэ яхаа тэгэл одоо хүний амьдрал тугч барин тугалж хариулна. Нэр гэхдээ хүн амьдрал дээр цагаа толох юм бол бас тэгэл бүх юм хуушуур хийдэл зарах үе гарах байлгүй дээ тий. Тийм үе гарвал тэгэл одоо амьдрахын тулд хийш та. Өнөөгчс бодол өөрчлөгдсөн юм чи. Яаж зарна гэжсэн чи. Ер нь одоо чадахгүй гэдэг хаа болсон шүү дээ гэж. Тий. Дараад энэ чадахгүй гэдэг үг бол хаягдсан баг. Үлчир боллоо. Чадaltaй боллоо. Төвчээртэй боллоо. Тий. Ямар хүчтэй ба. Тогч барин тоглож хариулна гихчээрэл цагаа толвол амьдрахын эрхэнд юу эс хийх үдэ тийм ээ? Харин ч хөгжилтэй юм биш үү огтоо? Учрыг нь олоо гэж. Ой яч ястай. Jag hade något oerhört. Хад учрыг нь олоо хийрнэ. Jag hör hör. За одоо тасаа алгачих. Хоо.
Наадмын талбайгаас хоошуурны амталгаа хийж явснаас биш зарж явсан удаагүй тэдэнд энэ даалгаварч ихэд эвгүй санагдаж байгаа бололтой шүү. Ямар ч тач шалуухан хоошуураа хийгээд саагалтын зайдах Fashion to Nomadic Show-нд зориулсан бэсрэг наадам руу явцгаах нь дээ. Хэдүүлээд явахдаа ийшээгээ нөгөө нэг нүүрсээ хийчихэд явахгүй бол хоошуураа зарж авах хооронд гэрмэн хөрчихгүй. Наач барыг нэг хоёр хошоо нэг. Одоо амжих юм одоо гял шарчаа гарахгүй бол нөгөө адуучт нь хүлээгээд авах ш. Бидний хуушарыг идэхээ хүлээж байгаа. Мэдчихэж байгаа мó. Хүлээж байгаа мэдчихэж байгаа мó. Очсон чинь зарагдахгүй бол яана. Ахаа намайг авраарэ. Хоёр хосоо авч явах уу? Нөгөө цог хийж ихний хослол гэсэн Монгол хоёр албатай. Тэрийг авч явах уу? Тэгээ. Ломшт. Яг гоё юм. Чиний чихэлцтэй гоё юм биш нэ да. Тийм байна. Том бакуртай ичсэн хүүхэн л юм чи аа. Өстой гоё чимхтэй. Би надад ч гамбар хийх гээд ингэж томцсон байна. Харин тийм байна. Яг том ширч Гоё томоош. Жохон галын жохон яах нүггүй яах. За, ийм амар том юм шиг. Миний идэл баг. Баясаа нанда хоёр ч хоошуур чимхэгтэй сайн маа. Зүүн гэрийнхэн том хоошуур хийж, харин баруун гэрийнхэн маань арай жижигвтер хоошуур хийжээ дээ. Чи гоё биелгээ гэж. Дуута шуутаагаараа ари маань хоошуураа хийхдээч хөгжилдөж сахилга гуйтхээ мартсангүй шүү. Одоо харин хоошуураа яаж явах нь л зарддаг юм бол тохиорхий. Ивэнтгэгч хүн сервис. Атошин төвцөнийг үзэн сонирхохоор ирсэн энэ хүмүүс нэгэн сайхан сюрприз ирсэн байгаа. Одоо тийм учраас манай хэд бол одоо бас авьяасаа гаргаад энэ үргэлжлэн ирсэн үзэгчид ингээд бүх хүмүүс хоошуур зарна. Хоошуур зараад хамгийн өндөр борлуулалт хийсэн одоо ялагч болох юм байна. Тэгээд одоо бол энд мобилийн сүлжээ байгаа. Дансаар мөнгө хийж болно. Хилэн мөнгө хийж болно. юм асуу. Адуучинтайгаа хамт зарж болох юм уу? Танай адуучинч бас дансандаа тэгээ 300 кат хийж шат гэ бүхшөрөж авчихвал тэгэл та яа аз юм байна шүү дээ. Эдрээ хоошуур хийдэж хэлж байгаа юм. Хоошуур нэг юм. 2000. Нэг хоошуур хөлбөр юм. Хамгийн үнэтэй зарсан гэсэн. Авьяасаараа үнэтэй зарсан. Та саяасан. Зэ хоошуур аваарай. Эрт идүүгээс хэрэглэж ирсэн их байгалийн амьд эрдэс. Шавхурддаг бус төлждөг баялагийг Монгол хүн танд зориулан монголчууд үйлдвэрлэв. Амьд байгалийн давс. Ивэнтгэгч хүн сервис. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца брендийн Ноён дахиа
шин намд, шин төрөл, шин савлгаатаагаар иргэн ирлээ. Цагаалагын утас 70 88 88 1919. За ахгүй хуушрах уу. За. Гэтэ танд би хуушраас. За илээ. Өөр яах вэ гэдэг. Хамбаага дуудаад биш үү? За илээ. За хоёр. Аваа. За хоёр харваар авъя. За. За би хуушраа 10,000. За тий дараа нь цахан дансаар. Тэгээ. За тэгээ. За хоёр хуушуур 10-аар. За болчин. Окей. 400,000. 400,000 өгчгөө анда. Сүүгийч тэр дорн сэтгээд хөтлөгчөө найрчсан зогсож байгаа харагдана. Хөтлөгч болроодоо хэдэн төгрөгөөр зарах юм болоо? За таашаа хэлээ. 50 Ингэсэр уучлаарай найзаа. Тийш идэх тайлбар гэхдээ. Найзаа зарчлаа. Зарчлаа ш 10-ыг. Түлсэн баярлалаа шүү хайртай шүү. Надад амар тий хүчээр зарчлаа. Тий өөрөө авчих уу яач уу гэдэг чи. Нөгөө хуушур идэх. Одоо хуушурдгоо. Хуушур авсан юм чи хуушур идэх. Би дайлчи заяа. За. Ингээ зарчиж байгаа юм уу? Надад зарчлаа ш тий. Оо шах хүчээр зарчлаа. Гой. Янзаа. Халуун шүүсээ шаав мөрөх юм хөө. Ахаа хуушаар авчлаа тхүү гуйж. Илгөө одоо амсч үзээгүй. За амсаад үзчихөө та би танд өнгөө амсуулчих эхлээд. Нэг амсаад. За тэгээ. Бид нар өөрсдөө хийсэн ахгүй юу? Амсж байгаа л авах. Халуунаар агаа. Бид нар өөрсдөө хийсэн гэрээ хуушаар тогоондоо шараад Өөртөө хаан шавсан. гэртээ. Гэрч хааны. Одоо тэр Бачааргал гэдэг айлынд өлжөөн дээр ночиж хийсэн. Тий, энэс та амс. 2000 төгрөг байгаа юу? Зүгээр та ихлээд амсаж өгөөд амсаж үзээд тэгээ яачих уу? Хуланч ястаа сэтгэлтэй юм аа. Бүр амталгаа хийл гэж гэрийн хуушур гэж рекламдаж ирээд л зархан дээ. Тий, бид нар өөрсдөө гараар яасан. Амсаад үзчих. Хэр амстаа. Яг ямар ч нэгийг аваад. За тэг. Боли юу боли ч шүү тий. Ямар юм бэ? Хуушур ах уу? 500 төгрөгөөр заръя. Үнгөө авахгүй юу? Бааштай. Ямар хуушур байгаа? Халиартай шүр. Үзээ. Нэгийг амсаатай. Хидээ авах юм. Амсаар таалагдвал авна шүү. Оо тийм үү. Хуушур ч таалагдвал тэгэл. Хадуу юм уу? 10 хуушур хийдэ. Яхаагүй. 10 хуушур хийсэн төгрөг юм. Харин та идэр авах юм. 2000 гэвчтэй. Цаан чи эдгээр 2000-аар зарна гэсэн. За 2500 авчих. Хэд байгаа юм бэ? Амтны шогийн амттай бол ястай. За баярлалаа. Амтны хэрэг. Амтын та амсаад үз. За амсын нэгийг. Хаана нэ хуушур маань хамгийн гол нь. Би үлдтэй. Гөө өөрөө гараар аавь. За тэг. Хөөш манайха хуушур авчаач тээ. Зүгээр дансаар хийчих болно гэсэн шүү дээ. Мобигээ сүлжээ байгаа гэсэн шүү дээ. За та хэд намайг дэмжиж авчаа шүү дээ. Би бүр үнэхээр юм дээр авьяасгүй байхгүй юу? Оо хүмүүс асууж уг нь хоёр юм бол аван даа маа. Тэгээ та хэдээс өөр хүн ерөөсөө харагдахгүй байна. Энэ хүмүүс авах идээд өгсөн. Тхөө. Тууцай маань арга ивэ нэг л олохгүй явсаар эцэст нь адуучтаа найраад ямар тааж чамлахааргүй үнээр зараад амжлаа. Зарчлаа. Пүүжэдэстэй баярлаа. Манай тэр төрүүлээ угаасаа. Манайхан салбидаг авах уу? Авна. Чи түр авахгүй л гэдээс чи одоос чи авна болсон бүгднгийн. Манай түр ирээд. Бацгаар. Минчээс. Энд өгч би. Ха? Энд өгч. За. Хаана? 10 гэвчтэй. Танд бэлэмгүй байгаа маха. Би тань руу шилжүүлж тань тий. Хүүр юм аа. Оо бай шилжүүлж болно шүү дээ хаа. Энд минийш хүргэсэн юм шүү дээ. Ой сайн байна уу? Хоошор идэхөө. Хамаагүй дүүгээ дэмжид.
За баярлаа. Хошуур дээрээ. Ер нь хамгийн ихийг зарчж байгаа юм шүү. Дуугаар өглөө $7 боллоо. Тэ доллараар те. Доллартай болсон шүү. Доллараар хошуур зарсан байгаа. Энэ бол яг бодит үр дүн биз дээ манайха хардаа. Энэ бол бодит үр дүн. Янда. Оо за, айри чинь бүр доллараар хуушураа зарсан гэв үү? Хаанаас доллар гараад ирвэ? Чам дээр хуушраа бариад ирлээ. Хоёлаа хэрэг хуушраа өндөр үнэ зарчих юм бол хоёлаа хамтдаа төрүүлнэ. Тэгээд минь зэний ингээд 100,000-аар авчих уу? За баярлаа. Тэгээд шууд өшөөрч хоёлаа тооцоо яаж хийх вэ? Дансаар хий та. За манай хүн төрдөө одоо мобигийн сүлжээ байхгүй болохоор өөрийнхөө утнаас ингээд найдасаа төр аваад над руу 100,000 төгрөг явуулъя гэж юм. Чи дууссан. Манайхыг дуусгаж байна. А? Үгүй энэ чинь манайх ахгүй да. Энэ хоёр чинь манай би аль түрүү ярьсан байсан. За гялцаарай. 51-29. Хөөе, баясаа сарна хоёр маань худалдан авагчаа булаацалтаад байна уу да? Гото чадвараараа л зардаг газар да. За хөөе хараа. Хөөе тэрүүн 500 дээр хүн 130 шүү. Гүйлгээ амжилттай. За одоо дараа байж байгаа. За байж байгаа. Бинээс хоёрыг авч идэх үү? Тэндээс дахиад мөнгө олоодох юм. Уучлаарай. Нэмээжигээ 2-3 буцааж аваад. За би буцаад. Хатахлаа. Дахиад мөнгө хийгээд ядах. Манай нандаа одоо бүгдийг бичсэн шүү дээ. За сэргэлэнтнэ. Тэгээ. Ста мондог. Ямар яана? За чи юу яаж болно? Ста гоё заяа. Энд хэд үлдсэн байна? 8 байх хэвээр. Хоёул тоолъё. Хэд үлдсэн байна? Бороо 4 5 6 7 8 уушир. За 8 уушир. Хэвтэй за хоёлаа мөнгөөр. 15 16 17 18 19,000 төгрөг байна. За баар болно. За баярлаа. Минийх дууссан. Лаврач ястай хамгийн түрүүнд бэлэн мөнгөөр төвхөн л зарчихлаа. Ямар ч даалгаврыг хэлбэрхан хийчихдэг тэрэнд нэг их хүнд санагдаагүй бололтой шүү. Хэдэг авах. Тэр 20,000 ч хэд ирхий? Хийдэг ахын та харин. Хэдэг авах. Бүгдийг Оо баярлалаа минь дөө. Тийм үү? 20,000 бүгдийг авъя. За 5-ыг авъя. Оо за юу сураад би зарлаа. Нэг авъя. За. Мөнгө. Тараас нь авчаач те суугаа. Тхүү надаас авчих л да тхүү. Гуйж. Надаас авчих тхүү. За баярлаа. Аль нь ч ясаа хэдэг ч авсан. Ийм ингэж. Хүүшээ. Яндаа юу? Та надаас аваад яа таны яасан? Энэний хуушрын дуусчихоо. Гүг би тань түрүү нөгөө хуушир авах уу гэж хэлсэн шүү дээ. Тэгээд та аваад. Тийм би танаас зөндөө гуйсан шүү дээ. Оо тэгээд. За зүгээрээ аха. Зарсан уу өшөө? Зарсан уу? Хэдэр зарсан? Хэдэр? Болоо шүү дээ та нар шудраг байл та. Болооч нэрээ. Шал тэнийг нэг амар хийдүүлдээд амар хийдүүлсэн үн хийлж мэлээд 50 сая төгрөг тэгээ чамд яг өгөх юм одоо? Би зүгээр л хэлсэн шүү дээ чи яагаад? Гэхдээ харин яг юу чи юу биш чи юу би яаж өгөх юм? Гэхдээ харин тэгээ яг чамд чи хэдэр зарсан юм? Би юу гэсэн. Тэгэл ял та харин зарим хүмүүс ч юм болохоор бүр $7 байна одоо угаасаа. Тэгээд болно шүү дээ тэр чинь. Хүүтэн. Чи яагаад шинэ? Гэхдээ зарим хүмүүс ч юм болохоор ингэж байгаа байхгүй юу? Гол нь ингэж сая ингэ шүүгч байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр шүүгч нь болохоор яангуудаа шууд сарнаа 600,000 төгрөг ингэ ячиж байгаа байхгүй юу? Тэгээ зарим юм дээр сар амар шудраг бас боллоо. Яг үнэ ингэ хэлэхэд. Ланцаа би өөрөө нүдэрээ харж байсан болохоор ч тэгээд. Харин шудраг бус өрсөлдсөн нь хуланг маань жаахан цохолдоход хүрвүүдээ. Яаж зарах нь овсгоо самбаач гэлээ? Ээдээ сарнаа минь арайч ингэж болохгүй юм биш үү?
Яа хамгаалал очоод байна. Өлсөн болоод юу ичвдээ юу ичв. Яа манай сүүгээ чинь зүгээр харж авчихсан хамгийн хэдэн чи хөшөр авч яг өлсөж байгаа гэсээр байгаа. Чи надад зарчлаа шүү. Зарцсан уу? Зарцсан. Хэдэн дөрөөр зар. Аюу хэцүү юм бэ энэ хөшөр мошор зар. За яасан тэгэд. Хэдэр зар. Нилээн л энд бэр орхорлолоо нэг. Чи та зэмээ зараа чи өөрөө зарагдсан байж тээ. 10 шортойгоо зарсан шүү өөрөө бонус. Хэдэр зарсан. Гайгүй зарсан баха. Нандад маань хизүүхэн санагдаж бэр орхоос наагуурын болж байж л зарсангийн шүү. Бэсрэг наадамд оролцохоор нутагнаас сугалсан адуучтаас бүсгүүчүүд маань шинжин сонгож хөгжөөн дэмжих нь вэ шүү дээ. Адуучин тэмцээний талаар ойлголтгүй ч гэлээ мэдрэмжээрээ л сонгох нь дээ. Ивэнтгэгч хүн сервис. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай амтыг газар шимээс. Мэдээллийн лавлах 1919. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца брендийн Ноён дахиа шинэ амт, шинэ төрөл, шинэ савлгаатайгаар иргэн ирлээ. Цагаалагын утас 77 8888 1919. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай амтыг газар шимээс. Гоо үзэсгэлэн гаднаасаач дотроосооч гэрэлтэн гарч ирдэг. Гэрэлтсэн ус, гэрэлтсэн толгор арьс. Энэ бүхэн сараантай хамт ирнэ. Байгалийн төгс бэлэг, сараан буудааны ширхэг бүр байгалийн ариун бэлэг. Дотроосоо унтарч, гаднаасаа цацрах гэрэлтэй бай. Саран брэнд. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца. Цагаалагын утас 77 8888 1919. Мэдээллийн лавлах 1919. Шинэ бүтээгдэхүүн худалдаанд гарлаа. Гайхалтай амтыг газар шимээс. Сонголт эхлээгүй байх гэж. Үгүй найз нь айл үжээ сонгоцсон шүү гэж ярьсан шүү дээ. Үгүй сонголт эхлээгүй байх гэж. Өөрөө сонголцсон. Чи ингэ заваарч авахгүй шүү дээ чи. Амар найраа явж явах чи дээ. Эхлээгүй байх гэж хөөе. Сонгох эхлээгүй байх гэж. Өдөр очоод уулзсан шүү дээ. Өдөр амар эхлээгүй байх шүү. Чи яс гоо одоо намайг өдөр очоод уулзсан юм байхгүй шүү дээ. Чи ч гэсэн гоншигийн сонсоод амаар л шүү дээ.
энэ гомшигний сонсоогүй байхдаа авсан шүү дээ. Зүгээр ингэж аваарахгүй эхлэегүй байх чинь. Ингэж аваарахгүй. Төрүүлээд ингэж хоёулаа цугл очиж ирсэн. Адууш бүрдээр гараа атгуулгаараа. Зайгаас явж байгаа өвчлөөр очиж. Би энэ хүнийг аль үжээд цолын сонсоогүй байхдаа цолын сонсоогүй байхдаа би шууд очиод чамайг авнаа. Би араас нарыг явна гэж бодсон байхгүй юу? Зүгээр гүчи. Зүгээр холын сайд. Чи дараа нь өөрөө сонсох юм уу? Аль нутгийн хин гээч адуучнаа нь манай Сарнаа сүүгийн хоёрын нүдэнд зэрэг тусаж булаацалтахад хүрэгчдэг байна. Адууч нь өөрөө хинийн сонхоо шийдэхдээ тулаад л хөгжилтэй юм гээч. За чи хичээгээр заяа сугараа. Манай суураа чи зөндөө олон хоног манай галыг түлж гисэн. Аюу халамжтай, аюу хариуцлагатай мундаг залуу. Тэг би амар чадах хаа гэж бодоод ах энэ чамайг хэр өөртөө ихтгэлтэй юм. Анд ихтгэлтэй гараа заяа. Алан шүү хоёлаа. Үгүй 25 та одоо гэж байдэ. 25 одоо цусны өндөр гэсэн үг байхгүй юу? Цусны өндөр одоо Монгол албанаас бодоод цусны өндөр юм уу? 100-аас 25 гэдэг юм уу? Одоо ч юу хэд настай юм бэ? Одоо 20 гараас 30 л байна. Өсрөлөө. Сонгоод авчлаа. Бөө алаан бол сонголоо шүү дээ. Тий. Битэлгээ ярьлаа шүү дээ. Аяр тийм гэж шүү дээ. Та хоёр. Чи сонгоогүйсэн ч гэсэн алалцах юм бол чи угаасаа яхал байсан юм байна. Ахвал байсан юм байна. Бөө юм боллоо сая. Бас алдах юм байна. Тийм ээ тийм мэдж байгаа. Тийм ойлгоно. Угаасаа тэгээ сонгоцсон тэгээ чи одоо өөрөө ч гэсэн бас хожих гэж үзэн шүү дээ тий. Хэрэг авахгүй байсан ч гэсэн би гомдлгүй хамаагүй тий. Тэр талаар нь ойлгоорой. Хамаагүй. Би зүгээр хүнээ сонгосон. Манай хүн одоо юу хийгээд өөрөө яах нь өөрийнх нь дор. Тий. Ямар ч буруутгал байхгүй. Би хааг нь бодож сонгосон. Толгон шингийн мдээгүй. Би ч одоо амар санаа. Инх тоя. Пүүжэ. Манай пүүжэ. Хэдтэй илээ? 18. Оо, жоох юм биш дээ. Ста жоох хөвгт. Авчлаа. Мас залуу цус шингэ. Аль нутгийнх гэлээ? Уранга ингээ хар харин сумих гэсэн те. Яг нэг нийслэл хотын маань яг үүсгэн байгуулагдсан хотын хүн байна. Оролцож исэн тэмцээн. Өмнө тэмцээн дараа ихлээр жоохон нас хүрдгүй байсан 18 хүрээ. Тэмцээн болоо нэг авч байгаа. Тийм үү. Одоо баг анхныхын тэмцээн үгүй юу? Энэ хоёр дахь нь. Хоёр дахь нь. Өмнөх нь ямар тэмцээн байсан? Анхнатай байсан. Тэгэх байхaltaа нөө бас туршлага гэж юм байдаг бах тий. За анхаарлаа сайн төвлөрөөд шүү. Заяа. Хоёулаа чаднаа. Гэтэл одоо нэг нутгийн нэг сумын манай мундаг адуучин байна. Би ерөөсөө нэвтрүүлэгт орж ирээд нөгөө адуучин шоун дээр адуучтай сонгоно гэж сонсчод одоо сайн мэдэхгүй шүү дээ. Би ч одоо адуучтай солгон шин одоо нэр юу ч мэдэхгүй юм чи одоо яаж сонгох юм болоо. За очиод л ер нь нэг харж байгаа л одоо бараг л нүдэнд дулаахан санагдвал чи тийм үү сонгондоо л гэж бодож ирсэн. Тэгсэн чи харин сая ингээд нөгөө шуум сонсоод Сүхбаатарын залуу байгаа гэдээ залуучууд ирсэн гэхээр нь али хаана байгаа ингээд тэгээ очсон чи харин Сүхбаатарын төвөнгөх гэхээр али сайн байна оо гэвэр өөрөө очиод би төвөнгөө охин байна гэд тэгж байгаа сонгочлоо шүү. Тэгээд угшил нэг гэдэг лөө. Нутаг ногныг юм чинь тэгээд бид тэр амжилтаа оролцох гэж бодож байна. Тий угаасаа сайхан хараас мундаг залуу байна өө би хаа сайтай те. Залуухан өстө нэрээ орж ирэл энэ хоёр нүдэнд туссан. Улаан дээлтэй. Миний дээлэн дээр улаан өнгө хаана вэ нөө? Надад цэнхэр өнгө байхгүй. Тий. Нөө би бүр сонголтонд амар их хангалуун байна. Ер нь нөө тэмцээн уралдаан гэхээс илүүтэйгээр айгу гоё тийм нэг гой дотн мэдрэмж авч штэ чинь тий. Би анх машинаас бууж ирээд биш ингээд явж байгаад яг чи хамгийн гол туссан. Тэгээд бас дээрээс нь хүсэл аймаг одоо манай өөгийн нутаг буюу одоо миний ээжийн нутаг. Тийм болохоор ингээд би хүсэл манай өөч одоо хүсэл аймагт ахтай хотгорт байсан. Тэгээд хүсэл нутагт маш хайртай. Тэгээд хамгийн яг нутгийн залуу сонгоё гэж бодсон. Залуу сонглоо. Хайлаа шүү. Сайн байна уу? Баясгалаа. За, амжилт хүсье.
Зөндөө олон медалтай. Манай хүн одоо ингээд чи гайгүй орцоод чамаас яаж шалтгаал гэсэн оноо моноо авах байхгүй. Тийм. Тэгэхээр чи бас айгүй сайн хичээгээрээ. Найдаж байгаа шүү. Манай сайн. Би жоохон хичээнэ. Гүй харин хичээгэр. Би жоохон би сүүх морин дийлж босдгүй юм очиод идэг. Тэгээ манай найз янз. Том битэй юу? Сая хаяа альчс яа тийм би. Тэмцэл бол тэмцэн шүү дээ. Яраад фресинг гэдэг адуучийг сонгосон дасгалжуулагч би байна гэдэг авраг нэрээ. За манай. За энд бүртгийг болсон. Чи хэднээс тэ одоо? За бүх 25. Яаси? Энийг аав энийг. Хай сайн биз дээ. Нааш Үнгээд шүүр чадахгүй манай найз цааш манай найзыг аваа. Энэ дээр хороодчаа. Хороотой гэж үз. За тэгвэл хойлоо явъя. За яа. За одоо дөрвөлэн. Угаасаа хин яа би мэдгүй шүү дээ угаасаа. Манай найз сайн. За. Би жоохон хичээнэ. Гүй харин хичээгэр. Би жоохон би сүүх морин дийлж босдгүй юм очиод идэг. Тэгээ манай найз янз. Том битэй юу? Сая хаяа альчс яа тийм би. Тэмцэл бол тэмцэн шүү дээ. Яраад фресинг гэдэг адуучийг сонгосон дасгалжуулагч би байна гэдэг авраг нэрээ. За манай. Миний сонгосон адуучин байгаа. Адуучин дээр очиж халуун цай өгөн тэгээд ам хамрын харсаж өгөн юу амар сайн шүү. Амар сайн. Хой отгоно. Наашра. Одоо халуун цай. Дахиад одоо уун халуун юм уу? Ингээд энэ шиг гарч. Халуун юм уу? Мэ. Чи чадаж та миний сойж байгаа адуучин шүү. За камерын харчна. За би морой сонгох. Чөө юу? Чамаас одоо салахгүй одоо өнгөрсөн. Яаж салах вэ те? Би шамагс тэнэр чихэн утгаар нь дэмжээл. Файтер хараа буугаах. За чөө. Яа, би хэлсэндээ чамаагаа дэмжиж байгаа шүү. Нутаг ус цол бие бэлдраар нь шинжээд ямартаач модельуд маань адуучтаа сонглоо. Манай хөтлөгчид ч сонирхолтой санагдаж бас нэг адуучинг сонгоод амжлаа. Эрт идүүгээс хэрэглэж ирсэн их байгалийн амьд эрдэс. Шавхурддаг бус төлждөг баялагийг Монгол хүн танд зориулан монголчууд үйлдвэрлэв. Амьд байгалийн давс. Ивэнтгэгч хүн сервис. Үндэсний үйлдвэрлэгч Ноён пицца брендийн Ноён дахиа шинэ амт, шинэ төрөл, шинэ савлгаатайгаар иргэн ирлээ. Цагаалгын утас 77 8888 1919. За сайн ер нь Ухаа. За өөрийг аврагтай. Ааш. За тэгээд би яхаа энэ ерөөсөө амаа өгөхгүй. Ой зүгээр агаарай. За. Би хэл ам хийшүү. Чим бод 2 ташаараа аваагүй 2-2 6 оноо. 2-2 6 оноо. Yay! Файна тахата насны залуу ааг өнгөөр толбоолог байх хэрэгтэй. Юу одоо юу ч атан дээр мөрөн дээр мөртөрөөгөө хэмрэн сэргэнээс гоё өгдөө штэ. Сагалтай нохтой хөцүүлээд хүүхнүүд ингээ хөөдрүүлээд тэр ямар завдаж байна гэдэг харуулаад 90 урд үтэлтэй болоо. Сармагчид нэг хүн үйлдэх. 2 2 6 оноо. 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 2 2 6 onoo. 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 2 2 6
Чи яагаад сармагчтай харьцуулаад байгаа юм бэ манай үнийг? Яа, чадчихлаа штэ. Яа, тийм байлгүй дээ. Чадчихлаа штэ. Ямар хөөр юм бэ? Ямар хөөр юм бэ? Бүр баярлалаа. За, стохой шойлаа. За баярлалаа. Чадсан шүү бид хоёр манайхаа. Амраатрын ганц л ноцронгийн цаасахаа цаатар аргагүй тэр Авчлаа мэдээлсэн юм аа. Яа би түрүүндээ амар айсан бүр яах болоо гэж бодсон чи яг сонгосон хүн маань зөв байж гэдэг. Мондаг юм аа. Фэйсбүүкээр намайг шоуны оролцогч Баясгалангийн дасгалжуулж байгаа одоочин Төв аймгийн Эрдэнэ сумын ариад Батэрдны Эрдэнэт дээрээс зурж байгаа харагдаж байна. За уургыг авч оноо авах хэрэгтэй багтаа. За сайхаа Нандэ буюу Нандин жимгийн дасгалжуулсан Батбавагийн сугар. Сога бүрэн дондолгож ил өөр бушаар авд биш үү манайха би бол нэр өөр бушуурн дээр би яаж сүрдгийг яг дараа нь би үзүүлээд байна. За тэг. За сугра. Батбавагийн сугар. Төв аймгийн Эрдэнэ сумын яриад одоочин Өсөнгөө штэ. За яхаа. Чимбах юм байгаа үстэй. Сога бүрэн битгэлтэй. Манай хүн 6 он авсан. За яг ташуураа шүүр чадаагүй гэхдээ зүгээр. Одоо дараагийн бас юм байна штэ. Эрдэнэ сумын яриад Данбалжийн Болжин юм аа. Минийх. Манай Минийх гэсэн байгаа. Шалбартай нийлээд жинтэн хийсэн. Болцгоо одоо бүгд харж. Саасахаа. Баясгалангийн ингээд одоо нээлж юм да. Оролцогч Сарнагийн дасгалжуулсан. Сарнаг дасгалжуулсан гинэ. Бид нэр юугаа дасгалжуулах вэ? Цэнгэр бэлтэл тийш явж энэ цэнгэр бэлтээс саард мөртөл юмсаа саард мөрийг одоо хуулан болтол ундаг гэдэг одоо чи энэ байна да. Алхан бэ. Хэрвээ шалтгаалт одоо цаанаасаа угаасаа одоо юм араас харцдаг би 50-аар нэг гарсан шүү дээ. Зүрхийн юм бол угаасаа яг стандарт. За саарлууч уулнуудаа хөл саатаа мөрдөө. За шилж. За яг хөө нэгийг авсан ядаж хоосон байсан с дээр. За ямар ч байсан ингээд одоо ч тэмцээнийг ер нь анх удаа үзэж байгаа. Тэгээд сонсч байсан. Манай модельуд маань анх удаа үзэж байгаа гэж бодож байна. Тэгээд би ерөнхийдөө бол юм морин уралдаа зөндөө сайн юм. Тэгээ уралдаа нэгэлтэй бүр огштой байна. Стандар араас нь тэмж байгаа үнэ ингээд үрстэй. Тэг огшоод байна. Мор гэдэг одоо ч угаас одоо бол үнхээр хямрдаг байдаг байна. Гоё. Юу даад марха мартаа зөөр ингээд ойлоод хүү гэж ярьлаад шүү дээ. Гоё. Хамтран ажиллагч хам богд кашмир. Энэ удаагийн одоочин тэмцээн маань маш сайхан огшмоор боллоо. Тэгээд месс бүсгүүчүүд маань, мөн загвар өсгүүчүүд маань юугаар өрсөлдсөн бэ гэхээр бас хуушур хийгээд хэн хамгийн өндөр үнээр зарах вэ гэдгээр өрсөлдсөн байгаа. Тэгээд өнөөдрийн маань дүн гарсан байна. Тэгээд хэн өнөөдрийн ялагчаар тодорхойлсон тул гарцгаа. Хөллөө амар. Хин бэ?
За алчлаа. Энэ удаагийн алгачаар их сүрэн маань яллаа. Заасан. Одоо ч нэгдүгээр байрнаараа өөрөө ч гэсэн хойшоороо маш өндөр үнээр заарсан тий. За баяр хүргэе. За баярлалаа. Одтой яндаатай байлаа тий. За баярлалаа. За өнөөдөр маш хөтөн байсан ч гэсэн маш сайхан тэмцээн үзлээ. Бас огчлоо. Тийм учраас өнөөдрийн тэмцээн бид нар таалагдсан баг тий. За баярлалаа. Аюултай байлаа. Хамгийн гоё юм нь ингээд ташуураа аваад ташуурдаад тэгээд уурга авсан амар гоё сүрлэг харагдсан. Бүрнхээр сэтгэл үнэхээр өндөр байна уу. Ста хямртай байна да. Залбуутай байна. Энэ оролцогчид дундаа хамгийн жоохон 18 настай оролцогч байсан ч гэсэндээ хамгийн мундаг нь байгаад бит хоёр 3 дугаар харинд орсон. Тэгээ би бол пүүжэгээрээ бахархаж байна. Тэгээ өнөөдрийн сорил дээр ингээд яг адуучин тэмцээн дээр анх удаага ирж үзлээ. Маш олон адууг нэг дор харж үзлээ. Тэгээд яг ингээд бусд ирчүүдийг ингээд адуу уургалж байгааг, бугуулдж байгааг, хэрхэн газраас уурах шүүрж байгааг харах үнэхээр гоё байлаа. Үнэхээр Монгол ахуй соёлоороо маш их бахархлаа. Адуучин залуучууд маань үнэхээр мундаг байдгийн байна. Бас амин насны эрсдэлтэй ч гэсэн эднэр маань үнэхээр мундаг бүх хүчээд ажиллаад бидний онооны төлөө, бидний төлөө хичээсэнд та нартай маш их баярлалаа. Бүр пүүжэдээ, пүрэв сүрэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ямарч хойдоо байранд орсон мөн амар том баярлалаа. Баярлалаа. Хайр мэдээ гар барьчээ. За, амжилт. Одоо ер нь хүүтний үйлрэл дасч ин дэ би ч одоо өвөл амар бээр хүн шүү дээ. Тэгээ одоо ер нь ингээд зогсоод байхад чи ер нь дасж ах шиг байна. Тэгээд өнөөдрийн уралдаан бол үнэхээр ийм сонирхолтой байлаа. Тэгээд би бол анх удаа ийм уралдаан үзэж гин маш гоё байлаа. Манай залуу бас айгүй мундаг байлаа. Айгүй хөөрхөн ааштай, айгүй мундаг залуу байлаа. Тэгээд хуушрын тэмцэн дээрээс би айлуулах их заахыг хичээлээ. Одоо үнтэй заахыг хичээлээ. Тэгээд өнөөдөр бол үнэхээр сонирхолтой байлаа. Хуушир дээр би 3 газар хуваагаа зарцсан. 3 удаа хуваагаа зарцсан. Тэгээд алаан болсон доо. Сүултээ бүр юу ч болсон бүү мэд. Зөв хүнээ сонгосондоо амар баяртай байна. Тэрний дараа болохоор хуушуур хідэн төгрөгөөр илүү үнэтэй зарах вэ гэдэг ерөнхийдөө тэмцээн авсан. Тэрэн дээр болохоор 2 дугаар байранд орлоо. Нийтдгээд ерөнхийдөө юу алаа? 1-р байранд орлоо. Амар сэтгэл өндөр байна. Би өнөөдөр ерөнхийдөө өөрийгөө төрүүлж магадгүй гэсэн амар тийм горилготой ерөнхийдөө найдвартай байсан. Тэг өгсөн ерөнхийдөө шагналаа авчихлаа. Тэгээд амар баяртай байна. Тэгээ би анх удаага ингээд адуучны тэмцээн үзэж үзлээ. Үнэхээр гоё сонирхолтой үзүүштэй сэтгэл сэргэм байдаг юм. Би бүр амар огшоод бүр амар сандраад өмнөөс бүр сандраад бүр ингээ анцаагаа төгжиж мөчсөн бүр манай монгол залуучууд ингээ морин дээрээ суухаар ямар гоё сүрлэг, ямар хиймэрлэг, ямар гоё харагдсан бэ. Би бүр хизээч юм гоё одоо юу гэдэг юу харж үзсэнгүй нэрээс үнэхээр гоё байлаа. Надад үнэхээр сэтгэл хөдлөө амар гоё өдөр байна өнөөдөр. Стах баярлалаа. Мэдгүй надад л жоохон шодрог бус санагдлаа. Бид нар болохоор анх хэлэхдээ болохоор даасан эсвэл нөгөө бэлэн мөнгөөр ингэж худалдаа авалт хийн гэж ярьж исэн. Тэгсэн чинь сүүлдээ одоо бүр нөгөө юмд яг юу ч болоо явчваа. Тэрнээр жоохон тиймэрхүү байна. Сэтгэл маш өндөр байна. Анх удаага ийм гоё тэмцээн яг оргин өдөрөө үзэж байгаад бол одоо сэтгэл хангалуун байна. Тэгээд яасан ч мундаг юм манай Монголын залуучууд адуучууд маань үнэхээр мундаг бүр ингээл яг тэр морин дээрээс ингээл бийсэн гинтгэл фүнк гэл ингээл нурж мурж байгаа нь бүр үнэхээр супер чадварлаг байлаа. За миний хувьд болохоор ерөнхийдөө хуушуур атуга одоо зүүц зарж үзээгүй. Ямар нэгэн тийм одоо сүлжээ байлаа ч хизээч одоо ямар нэг юм зарахтай муу угаасаа л нэг тийм цаанаасаа азгүй одгүй тийм 8 төрлийн аз байхгүй нэг тийм төрлийн хүн л дээ. Тэгээд эн чинь тэгтээ тэрнгүүл ахвал самбаа сорж байгаа нэвтрүүлэг учраас одоо маргаад авах асуудал өрөөсөө байхгүй гэж бодож байна. Хөхөө өвлийн хурц цасны жавартай өдөр. Модельүүд маань хөдөөхээр хуушуур зарж адуучин тэмцээнэж амжилттай дуусгалаа. Их л даарсан бололтой нэгнээ тэрэн дулаацаж харагдсан шүү.
Даарсан ч гэлээ морины босоо цагаан хиймэр мэдээлүүдийн маань сэтгэлийг огшуулахад хүргэлээ. Харин одоо тэд хөдөө нутгийн тансаг агаар тайван амьдралыг орхин дассан сурсан бужигнсан их хотын амьдралдаа буцах цаг нэгэнтээ иржээ. Гэртээ хайрхан сайхан ч гэлээ модельүүд маань нэг л хорогдсон мэдрэмжтэй харагдаж байх чинь зарахгүй үсттэй. 9 дугаарын турш нэгэндээч нүүдэлчин Монгол ахуйдаач ууссан биз. Fashion to Namatic шоуны ялагч тодорох финалийн дугаараар эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.